За сайн байцгаана уу манай одоо усан махбодтой буюу одоо мэлхий хилэнц загсны ордныхан маань одоо усан махбодод орно. За энэ манай Water сайн хүмүүсийн одоо дараагийн одоо хайр сэтгэлтэй болох дараагийн relationship is хин юм бэ тийм ээ тэрнийг одоо хэр одоо заяаны хань болох юм уугүй юу энэ төр гэсэн ийм асуудалд хариулах гэж сууж байна. За эндээс харахад одоо манай усан мохоттой улсууд бол одоо ажил мөнгө төгрөг эдийн засаг ажилдаа их анхаарал төвлөрсөн байдал харагдаж байна тийм ээ. За юун дөрөнд одоо эдийн засгаа босгох мөнгө ажил төрөлдөө их төвлөрсөн мөнгө төгрөгөнд одоо их анхаарал тавьсан ч гэдэг юм уу ийм байдал харагдаж байна яг одоогийн байдлаар тийм ээ. За энэ дээр одоо манай одоо загсны ордныхан сайхан одоо амьдралынхаа балансыг сайхан тэнцвүүлж байгаа байдал харагдаж байна. За гэвчиг. За энэ дээр одоо харж байхад за ажил төрлийн байдал чухлаа. Одоо бизнес хийдэг юм уу? Эсвэл одоо ажилддаг юм уу? Яадаг юм тийм ээ. За тэгтэл миний харснаар бол одоо ажил төрөл дээрх арманс гэдэг юм уу нэг тийм харагдаж байх юм. За энэ дээр одоо хамт ажилдаг хоёр хүн юм уу? Эсвэл нэг нь хамт ажилдаг хүн харагдаж байна. Хоёр хүнээс сонголт хийсэн юм шиг тийм ээ. За энэ шинэ хайр байна уу? Байна тийм ээ. Одоо шинэ дөнгөж танилцаад гараад ирчихсэн байгаа юм шиг. Нэгнээс нь одоо болж байгаа юм шиг юм байдал харагдаж байна. За энэ хоёр хүн хоёулаа хүчрхэг хүн байгаа харагдаж байна л та тийм ээ. За нэг нь одоо тийм одоо тооны ухааны хүн юм уу одоо эдийн засагч юм уу одоо нэгтлэн бодогч юм уу юу юм тийм ээ нөгөөтг нь болохоор зэрэг одоо юу юм одоо хууль шүүхийн хүн юм уу одоо хууль боловсруулдаг юм уу яадаг юм тийм ээ. За иймэрхүү ийм хоёр хүчрхэг хүн байгаа харагдаж байна. За тэгэхээр нэгэнтэй хамт ажилладаг байх магадлал тун өндөртэй юм байна. За эндээс одоо харахаар манай загсны ордныхан одоо энэ хүнээс одоо зарим нэг нь за би энэ хэд хэдэн хувилбар харсан байж байна л та. Одоо нэг хүний сонгосон юм шиг тийм ээ. За энэ сонгосон хүн нь одоо за одоо тэр сонгосон одоо буруу санагдаад байгаа юм шиг эсвэл бол одоо одоогийн байдлаар одоо салахаар төлөвлөж байгаа юм шиг тийм ээ. Энд одоо таалагдахгүй юм харагдаж байна л да. Хэтэрхий одоо нэг нь бол одоо хэтэрхий удаан тийм ээ. Өөргөөлчлөгтэй удаан эсвэл хэтэрхий муу санаатай тийм ээ. Өөрийгөө нөөсөн энэ хоёр хүний яах аргагүй нэг нь өөрөөс чинь залуу хүн байна. За юу за ингээд ямар нэг байдлаар одоо таны одоо сэтгэл санааны уналтанд оруулсан тийм ээ. За энийг одоо манай усан махбодтой улсууд одоо маш түргэн сайн ойлгож ухаарсан явдал харагдаж байна л да. Энэ бол их ер нь яагаад гэвэл одоо энэ усан махбодтой улсууд өөрсдийнх нь сезон орж байна. Тэгээд ер нь их тун ухаалаг шийдвэрүүдийг одоо гаргаж байгаа шүү тийм ээ. За энэ дээр их зөв байгаа харагдаж байна. За энэ салсын явдал бол одоо бас зөв харагдаж байна тийм ээ. За тэгээд одоо өөр хүн сонгож байгаа юм шиг. Нөгөө хүн нь одоо энэ зарим хүмүүст шинэ хүн байж байна тийм ээ. За энэ шинэ хүний хажуугаар одоо би бас яриад шүү дээ. Энэ хүн одоо бас салж өгөхгүй буцаж ирж байгаа байдал бас ингэж харагдаж байна. За энэ дээр одоо за эсвэл одоо энэ зарим нэг улсууд нь бизнесийн хамтрагч хамт юм хийж исэн ч юм шиг тийм ээ. Тэгээ одоо ингээд бизнес одоо бүх юмаа ингээд салаад хоёр тишээ болсон юм шиг. За энэ дээр одоо нэг залуухан эрэгтэй ч эмэгтэй ч ер нь л яг энэ younger man гэсэн байна л да. Ер нь бол энэ залуухан хүнтэй одоо маш их одоо хүчтэй одоо юу гэдгийг дурлалтсан одоо
physically одоо их бие биендээ татагдсан байдал харагдаж байна шүү. Ер нь бол за тэгэхээр одоо зөвхөн одоо physically одоо pleasure бол нэг их уддаггүй тийм ээ. Одоо бас заавалчгүй сэтгэл санааны хувьд бас холбогдож байж одоо хосуудын харьцаа сайхан одоо би бинийгээ сайн мэдлгүй суучаад яачгүй хүүхэд гаргачихад одоо ингээ үр хүүхдүүдэд зовоож байгаа юм. Би одоо өдөрт байнга л тийм юм уушаа сууж юм тийм ээ. Энэ дээр одоо ер нь бол манай загсны ордныхан бол тун хүн нухацтай хандаж байгаа харагдаж байна л да. Гэхдээ энэ дээр одоо ийм бас харилцаа харагдаж байна шүү. Тэгээд одоо ингээд хит их ингэсэн бие бинийгээ ойлгохгүй зөвхөн одоо физикал харилцаан дээр одоо тогтсон ийм харьцаа бол одоо тэг ингээ бие бинийгээ ойлголцоогүй одоо ийм байдал харагдаад байх юм да. За одоо ер нь бол таныг яагаад ч нэг хуурсан юм харагдаад байна да. За энэ хүнээс салснаар одоо сайхан нуруунд дээрх ачаа байхгүй болчихсон юм шиг гой нэмгэрсэн ч юм уу тийм ээ. Ийм байдал харагдаж байх юм. Тэгээд ер нь бол яг энэ одоо би энд бол ингэж харж байна л та. Ер нь салаагүй бол одоо нэг 2-3-7 хоногийн дараа л одоо 4 сарын сүүлээр гэдэг юм уу салах юм магадлал өндөртэй харагдаж байна тийм ээ. Одоо нэг тийм процесс явагдаж байгаа юм шиг. Одоо салах гад бэлтгэл юм уу эсвэл одоо салах шатанд орсон байгаа юм шиг ийм харагдаад байх юм. Ер нь бол яг хэрэг одоо бизнесийн хамтрагч байгаа эсвэл ямар нэг байдлаар мөнгө төгрөгтэй холбоотой байна. Энэ дээр бол одоо аз таны талд байгаа юм байна тийм ээ. Энэ байдал одоо салсан ч гэсэн одоо танд бол одоо мөнгө төгрөг ер нь манай загсны ордныханд бол одоо энэ 4-р сараас эхлээд карьерийн өсөлт их байна. Мөнгө төгрөг одоо ажил их үр бүтээмжтэй байхаар харагдаж байна. За энэ дараагийн гарч ирж байгаа хүн бол одоо таныг сайхан дэмжсэн байдал, дэмжиж байгаа байдал харагдаж байна л да. Ажил хөдөлмөрийн тал дээр ч гэсэн, эдийн засгийн байдал дээр ч гэсэн их дэмжсэн, тусалсан ийм харагдаж байна. За энэ одоо шинэ гарч ирж байгаа хүн байна. Яхаарахгүй нэг нь шинэ, нэг нь хуучин хүн байх шүү. Тийм ээ. За энэ дээр анхаараарай. За ер нь их сайхан эдийн засгийн байдал амжилттай сайн байна шүү. За энэ хуурам мэхлэлттэй байгаа энэ харьцааг орхисон нь ер нь зөв байна шүү. За энэ дээр нэмж хэлэхэд үг зөвлөгөн дээр харахаар зэрэг манай загсны ордныхан одоо нэгнээс салангуутлаа нөгөн дээр бити очиорой тийм ээ. Яа гэвэл you need healing time тийм ээ. Өөрийгөө идгэх, өөрийгөө одоо олох гэдэг юм уу тийм ээ. Төр зур завсарлага авч одоо нэг бодлоо зэгцлэх гэх мэтчлэн ийм тайм одоо өөртөө гаргаарай. Тэгэхгүйгээр одоо хүү хаа гэж дараагийн харьцаанд ордог. Тэгэл бас миний түрүүний хэлсэн юмнуудыг санана үздэй. За энэ дээр би бас зарим нь харахад одоо бас зарим нь буцаж нийлж байгаа байдал харагдаад байгаа энэ reconciliation. Тэгээ энийг бол одоо та бүгд өөрөө мэднэ үсттэй. Би бол одоо юуг нь хэлчлээ. Жохон ямар байдгийг тийм ээ. За энэ дээр одоо бас манай загсны ордныхын тун сайхан азтай хямартай байна шүү л гэж. Ер нь бол аз таны талд байна. За энэ одоо явсан амьдралаас чинь явсан юм уу? Эсвэл чи явуулсан юм уу? Чи явсан юм уу? Тийм ээ. Энэ одоо харьцааны араас одоо их гашуудаж одоо их уйлж бити тэгэрээ. Энэ бол одоо болох ёстой зүйл болсон байх шүү. Мөн одоо таны татах хүч маш их өндөр байх шүү. Тийм ээ. За энэ дээр одоо ямар хүн татмаар байгаа? Одоо тийм ээ. Ямар хүнтэй харьцаатай болмоор байгаа юм? За гих мэтчлэн тийм ээ. Одоо зан араншин одоо ямар одоо өөртөө хэр их хайртай ч гэдэг юм уу. Эсвэл одоо даруй төлөв одоо ухаалаг юу гэдгийг ийм юмнуудаа сайхан бодож одоо зөв хүнээ татна үсттэй тийм ээ. За энд бол одоо яг харахгүй 280 хүн байна. Ер нь сонголт байна шүү тийм ээ. За өөрөө чинь залууч хүн бай харагдаж байна. Ер нь манай загсны ордныхан ер нь хайн сэтгэлийн амьдрал их адал явдалтай байна л гэж ойлго. За юу.
За энэ дээр одоо зөв шийдвэр өөртөө бас нэг цаг нэгнээс салчгаад нөгөө дээр бити өсөрч очиор одоо гэсэн ийм мессеж биш шүү. Өөртөө бас нэг эдгэрэх нэг бодох цаг өгөөрөө тийм ээ. За ер нь бол энэ яг миний харж байгаа энэ 4-р сарда багтаж одоо нэг шийдвэр гаргаж нэг урагшлах юм уу одоо яах юм тэхүү гэсэн ийм одоо шийдэлд хүрэхээр харагдаж байна. За ингээд ажил амьдрал сайхан бүтэмжтэй харагдаж байна. Хичээгээрээ хүүхдүүдээ тийм ээ. За ингээд амжилт хүсье. Хувийн уншлагаа хийсээр байгаа шүү. Миний Монгол Стар Тайро гэсэн одоо Facebook пэйж пэйжээр одоо хандаж мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа та бүхэндээ баяртай.